дэмжих гээд асуугаас чи бүр буруу тишээ хазаагаад ингээд яваад гисэн. Харшлах тухай ерөөсөө асуугаагүй шүү дээ. Таныг даатгуулагчийг төлөөсөн гишүүнээр сонгохгүйг байхгүй. Даатгуулагчийг төлөөсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг мэрэгшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэрэгжлийн хараад бүс дүгнэлт гаргах гол хүн чинь та болчиход байна шүү дээ. Одоо та хоёр маань болчиход байна шүү дээ. За би эрүүл мэндийг бол одоо нэг ахтар асууж яриаггүй, нийгмийн даатгалын асуудлыг хүндсэн. Тэгээ үндэсний зөвлөлд байгаа нөхдүүд яг нэг талтаа ингээ харахаар үйлдвэрчний хөвлөөс өөр сонголтгүй болчихдог. Тэгээд саяны хэлж байгаагаар бол энэ ч одоо Цэрэн Доломгоо хэлж байгаагаар энэ чинь мэрэгжлийн хүн байж чадахгүй хэмжээнд очичод байгаа юм л та. Эрүүл мэндийн даатгал нь ч адилхан. Тэгээд бид нар яг нэгөө хэлэхэд ямар хүн томилох гээд байгаа вэ гэд ингээд нэр дэвшсэн даатгуулагчийн эрх ашигыг хамгаалах гээд байгаа хүнийг л томилох гээд байдаг. Гэтэл тэр гишүүн орж ирж байгаа гишүүн үйлдвэрчний хөвлөөс орж ирж байгаа хоёр нөхөр нь өөрсдөө мэрэгжлийн бус хэлбэртэй ур чадваргүй тэ энэ салбарт ажиллаж байгаагүй магадгүй нөгөө хар цагаан бүгдийг мэддэггүй хүмүүс болчиход байгаа юм л. Тэгэхээр уул нь орж ирж байгаа хүмүүс маань тэр хүмүүсийг хааштай юм хүмүүс орж ирж байгаа юм чинь хараад бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч томилох процесс яваад байгаа дээр уул нь та хоёр маань зөв мэдрээд орж ирсэн болвол та хоёрын тухай асуугаагүй шүү дээ. Тэр даатгуулагчийг олонхыг төлөөлж эрх ашигыг хамгаалуулах гэж байгаа даатгуулагчийг төлөөлөд орж байгаа гишүүнийг ямар цензуур, ямар шаардлага, ямар мэрэгжлийн ур чадвар ядаж өнөөдөр жишээлбэл нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрм журмын асуудал, хуулийн асуудал энэ бүхэн дээр чинь тэр хүн чинь мэдлэг мэдгэдэггүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэтгэврийн тогтолцооны асуудал. Нийгмийн даатгал гэхээр заавал тэтгэвэр тэтгэмжийн асуудал бас нөгөө талтай биш байхгүй. Ажил хөдөлгөөний тэтгэмж авч байгаа. Осолд орох чи зөндөө ол юм байгаа шүү дээ. Энэ дээр маш олон даатгуулагчийн эрх ашиг өнөөдөр хохироод байгаа байхгүй. Хөндөгдөд байна. Гэтэл тэр эрх ашигыг хамгаалах гад нэг 6 жилийн хугацаатай ялангуяа нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр бол 6 жилийн хугацаатай томилогдох гээд байгаа нөхөр нь хэн байх вэ гэдгийг хараад бус хэлбэр дээр та хэдийгээ шинжээд өгөөч л гэдэг утга агуулгаар өнөөдөр оруулж ирж байгаа юм. Тэрнээс биш та хэдийн тэр төрийн бус байгуулахтаа юу байгуулахгүй юу тэр нь одоо харшлах уу харшлахгүй юу байдлаач байхгүй ш нэгт нэр үгэлэхэд. А нөгөө талдаа бид нар бас хардах үндэстэй. Хардах эрхтэй. Эдгээр улсыг хурлын гишүүч гэсэн. Тэр нэр дэвшиж байгаа нөхдөө чинь бас сонгон шалгуулалт гэлгүүгээр одоо яг дотроо хийсэн гэдэг. Нэг нэгээр л орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэр нэр дэвшиж байгаа нөхдүүд нь бас та хоёрыг нөгөө талдаа шинжээчээр хараад бас шинжээчээр ажиллаад дүнгийн олигтой тавиад өгөөч гэдээ оруулж ирж байгааг бас үүсэхгүй байхгүй. Тийм учраас ямар үндслэлээр өөрийгөө хараад бос шинжээж болно гэж үзэж байгаа юм бэ гэж асуусан асуулт нь өөрөө утгам тэр. Уул нь бол тэрнээс биш тэр төрийн бус байгууллага маань ерөөсөө харшлахгүй штэ юу яриад байгаа юм бэ гэд ингээд суугаад байна гэдэг бол маш хангалтгүй хариулт та мэрэгжлийн хүн. Өнөөдөр нийгмийн даатгалын тогтолцоо маань ямар түвшинд байгаа вэ? Ямар олон даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байхад нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл чимээгүй сууж байна. Өөрт хамаагүй юм шиг байгаа хөөхгүй. Гэтэл энэний ард маш олон даатгалын мөнгө насан туршдаа төлөөд явж байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөд байгаа хөөхгүй. Өнөөдөр үр дүнгээр бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээ сонгон шалгуулалтын дахиж явуулж болд юм уу инх насан дараа? Эсвэл одоо яах ёстой? Тэр бол одоо хууль дээр л нэмэлт өөрчлөлт орохгүй бол болохгүй байх л та. За Чимбүрэн гишүүн үгээ хэлнэ. За